Жохлыг шударгаар шуурхай оройтой оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ эхэлж байна. Оройн төргийн мэдээ эхэлж байна. Жохлыг шударгаар шуурхай оройтой оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн бүр гарагийн дугаарт анхаарлаа хандуулна. 21 цагийн мэдээгээр дамжуулан зарим цаг үеийн мэдээллээс хүргье. Нэгдсэн үндэсний байгууллагаас тунхагласан авилгалын эсрэг олон улсын өдрийг жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдөр улс даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. За энэ хүрээнд өнгөрсөн жилүүдээс эхлэн олон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. За үүний нэг нь Орхон аймгийн хууль эрх зүйн хэлцээс тодорхой ажлуудыг хийж ирсэн уламжлалт тогтжээ. За өнөөдөр хууль эрх зүйн хэлцээс төрийн албаны хүнд суртал ба авилгалаас хэрхэн ангид ухаа гэсэн сургалтыг амжилттай зохион байгуулжээ. Уг сургалтанд төрийн албан хаагчид мөн оролцсон байна. Жил бүрийн 12 сарын 9-ний өдөр тохиодог авилгалын эсрэг олон улсын өдрийг угтан засаг даргын тамгын газар статистикийн хэлтс, аудитын газар хотын захирагчийн алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, санхүүгийн хяналт аудитын газар бусад төрийн албан хаагчдад авилга ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, шударга ёсыг төлөвшүүлэх шударга хандлага дадлыг бий болгох зорилгоор Орхон аймгийн хууль зүйн хэлтс, оюуны тулах цэг төрийн бус байгууллагатай хамтран төрийн 10 байгууллагад сургалт лекцийг 2 өдөр зохион явуулахаар төлөвлөсөн байна. За энэ жилийн авилгын эсрэг олон улсын өдрийг угтаж Орхон аймгийн засаг даргын тамгын газрын хууль зүйн хэлтсээс бас тодорхой ажлуудыг төлөвлөж хэрэгжүүлж байна. За өнөөдрийн үйл ажиллагаа бол нийт төрийн албан хаагчдаа авилга ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шударга ёсыг төлөвшүүлэх, шударга тэр хандлага дадлыг одоо эзэмшүүлэх зорилгоор оюуны тулах уш төрийн бус байгууллагын лектор Амроттай хамтраад бид нар төрийн албан хаагчдаа бол сургалт лекцийг зохион байгуулж байна. За энэ лекц маань нийт 10 байгууллагад нийт төрийн байгууллага бүх албан хаагчдыг бол хамруулж ингэж 2 өдрийн зохион байгуулагдах юм аа. Орхон аймаг энэ жил 12 дугаар сарын 8 буюу өнөөдөр маргааш гэсэн 2 өдөр төрийн албан хаагч зориулсан сургалтууд хийж байгаа. За энэний нэг нь бол өнөөдөр аймгийн засаг даргын тамгын газрын нийт алба хаагчид, хүүхд гэр бүл хөгжлийн хэлтсэс, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гэх мэтлийн төрийн зарим байгууллагуудын албан хаагчтай сургалтыг хийлээ. Тэгээ гол агуулга бол яг ерөнхий сэдэв бол авилга ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэсэн сэдэв байгаа. Тэгээ бидний өнөөдрийн сургалтын зорилго бол ер нь бол ингээл бид нөгөө авилга гэж ярьсараад энийгээ баг рекламдаад энийг ийм айгуу тийм тренд болгоцсон. Эсвэргээр ер нь яагаад төрийн албан хаагч яагаад шударга байх ёстой? Ямар байдлаар шударга байх ёстой? Ер нь сайн үйлчлэгээ гэж яг юу гэлэх юм? Шударга байдал гэж яг юу гэлэх юм? Ямар үйлдэлүүдийг хийж төрийн албан хаагч шударга байх юм? Ямар хууль дүрмүүдийг бид нэр хэрэгжүүлэх ёстой мэй гэдээ илүү эрэг талаас нь нөгөө талаас нь сургалтыг хүргэхийг зорьсон. Төрийн болон төрийн бус байгууллага аж ахуй нэгжийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлийн хувийн ашиг хонжоо олоход уруулан ашиглах, бусдад давуу байдал олгох, эргэн хуулийн этгээдээс тэргүй хууль бус байдлыг олж авах үйлдэл эс үлдэхгүйгээр илэрх альва эрх зүйн зөрчлийг авилга гэх ба өөрөөр хэлбэл хувийн эрх ашиг эрх мэдлийн уруулан ашиглахыг авилга гэж байгаа юм а. Тиймээс хүн бүрх авилгалд хэрхэн холбогдож байгаагаа мэдтгүй тул авилгалын хэлбэр болоод хор хөнөөл шалтгаан хууль эрх зүйн талаас нь мөн ажлын ач холбогдлыг хэрхэн зөв хуваарлж ажлын байр аз жаргалтай болохгүй гэсэн талаар зөвлөгөө мэдээллийг тус сургалтаар өгсөн юм а. Дараагийн өдрүүдэд бусад аж ахуй албан байгууллагын албан хаагчдад цоврал болгон тус сургалт лекцийг өргөжлүүлэн орно гэж мэдээсэн юм. Япон Монголын засгийн газар хоорондын хамтын ажиллагааг бизнес эрхлэгчдэд ойртуулах сэдвтэй уулзалт боллоо. За тус уулзалтаар Монгол улс Япон улс хооронд байгуулсан түншлэл хэлэлцээрийн тухай экспорт, импортын гайл татварыг хэрхэн зохицуулах талаар нээлттэй хэлэлцүүлгийг өргөнүүлсэн байна. Улааны байгууллагаас бол нэн таамагчтай хэрэглэдэг. Монгол улс Япон улс хооронд байгуулсан түншлэлийн хэлэлцээр нь 17 бүлэг 10 хавсралт хэрэгжүүлэх хэлэлцээр бүхий баримт бичиг бөгөөд хууль нь сойрхон батлагдсанаар манай улс бүх улсын интеграцид нэгдэн орох, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд заасан 3 дахь хөршийн бодлого эдийн засгийн агуулгаар баталгаажуулахад томоохон түлхц болох юм а.
Гадаадын хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарыг нэмэн үрдэх шингээсэн экспорт валютын орлогыг тус нэмэгдүүлэх худалдаан дах, тарифын болон тарифын бус саад тодорхойлыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гайлын бүрдүүлэлтийг хэлбэршүүлэх ач холбогдолтой гэж албаны хүн мэдээлсэн юм а. Орхон аймагт худалдаа аж үйлдвэрийн танхим, гайл, татварын хэлцтэй хамтарч Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг бизнес эрхлэгчдэд ойртуулах нь гэсэн уулзалт хэлэлцүүлэг юм байна. За энэ хэлэлцүүлэг маань энэ оны 6 сарын 7-оос эхлээд хэрэгжээд явж байгаа. За энийг бизнес эрхлэгчдэд бас ойртуулах, энэ боломжийг бас ашиглах, энэ боломжийг л бүрдүүлэхийг хичээж байна. За одоогоор бол Монгол улсаас 29 аж ахуй нэгж 10 төрлийн бүтээгдэхүүн дээр 189 ширхэг гарал үүслийн гэрчлэгээ аваад Японд руу бүтээгдэхүүнээ гаргасан байж байна. За энд бол хивс байна, ноол уран бүтээгдэхүүн байна, хөлдөөсөн буюу давхар хагас боловсруулсан адууны мах, за тэгээд зөгийн бал, хөнгөн цагааны хайлш, Монгол гэр гэсэн ийм бүтээгдэхүүнүүд гарсан байж байгаа. Энэ бол энэ нэг эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн маань өөрөө бол нөгөө нэг хөнгөлөлтөөр бараа бүтээгдэхүүнийг гаргахын боломжийг бол бүрдүүлж байгаа. Өмнө нь бол бид Орос руу, Хятад руу бас гаргах гэж үзлээ. Ялангуяа байр ширэн бүтээгдэхүүн дээр бол 45% татвар оногдуулдаг. Энэ бол маш өндөр татвар. Тэгэхээр 45% татварыг даагаад буцаагаад тэндээс ашиг олно гэдэг бол маш хэцүү. Тэгэхээр Японы хувьд бол их боломжийг бүрдүүлж байгаа учраас хөнгөлөлтөөр гарах юм боломж бол байна. Тэг яг энэ аймгийн татварын эцэсгээс илүү Монгол улсын хэмжээнд татварын хувьд нийгмэр мөрдөгддөг. Тухайлбал тэгээд нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль дээр экспортын бараа бүтээгдэхүүнд тэг хувиар татвар ногдуулна гэсэн заалт байдаг. Энэ заалтаа энэ далбанд бид нар бас сурталч таниулах зорилготой. Монгол улсын хэмжээнд татварын хувьд нэг хууль мөрдөгддөг нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль дээр экспортын бараа бүтээгдэхүүнд тэг хувийн татвар ногдуулна гэсэн заалт байдаг. Энэ заалтаа сурталчилж таниулах зорилготой аймгийн зүгээс Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хивс, Эрдэнэ гэсэн цөөхөн хэдэн компанид бараа бүтээгдэхүүнээ экспортлдог гэж мэдээлсэн юм а. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг эрүүл мэнд 2016 хөтөлбөр 7 хоногийн турш зохиогдож, шилдэгүүдээс бүрдсэн шагнал гардуулах гала тоглолт өчигдөр зохион байгуулагдлаа. Тодруулах юм бол 12 дугаар сарын 7-ны өдөр эрүүл мэнд 2016 гэсэн хөтөлбөрийн шилдэгүүд тодорсон байна. За энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Бадам Сүрэн оролцож, за шилдэг одоо Гран При шагналын эзэдийн шагналыг мөн гардуулан өгч Эрдэнэт үйлдвэрийн ажилчтай хандаж мөн үгээ хэлсэн байна. Эрүүл мэндийг дэмжихэд ажилчмын үүрэг Урандор Эрдэнэт үйлдвэрийн Ур хачин соёлын ордон Эрдэнэт сувллын цогцлбороос санаачлан хамтран зохион байгуулж буй уралдаанд тэмцээн 11 сарын 29-нд эхэлсэн. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад эрүүл амьдралын хэм маягийг таниулах, зөв дадар хэвшилд суралцуулах, ажилчдыг өвчлөөс урьдчилан сэргийлэх, шинээр ажилд орж буй залууст эрүүл мэндийн хөтөлбөрийн тухай таниулах, мэдлэг эзэмшүүлэхэд тус уралдааны зорилго оршиж байгаамаа. Эрүүл хүнс хоолны үзэсгэлэн эрүүл мэндийг дэмжихэд миний оролцоо сэдвүүт илтгэл хэлэлцүүлэг, эрүүл мэндийн идэвхтэй хөдөлгөөн гэсэн 3 төрлөөр тус үйл ажиллагаа явагдсан бөгөөд үйлдвэрийн үндсэн болон туслах 13 цэгийн хамт олон эдгээр шалгуур үзүүлэлтээр өрсөлдсөн юм а. 2016 ажиллагааны хүрээнд эрүүл хүнсээр эхний тэргуун байр эзэлсэн Эрдэнэт үйлдвэрийн техникийн их сургууль, Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах үйлдвэр, Эрдэнэт үйлдвэрийн цахилгаан цех, үйлчилгээ аж ахуйн албан гээд олон одоо цехүүдийн өглөөний цайны үзүүлэх одоо үзэсгэлэн одоо зохион байгуулагдаж байна. За өнөөдрийн ажиллагаанд их танхимын ажиллагаанд бол бид нар хөдөлгөөн дээр эрүүлцгээ арга хэмжээний хүрээнд явагдсан илүүдэл жинг бууруулах дасгалаар тэргуун байр эзэлсэн хамт олоныг шалгаруулна. Мөн одоо эрүүл мэндийг дэмжихэд бидний оролцоо буюу үүрэг гэсэн итгэлээр тэргуун байр эзэлсэн хамт олон мөн энэ одоо хамтын одоо ажиллагаа эрүүл мэндэд хичнээн одоо аш тустай байдгийн байдлаар илтгэл тэргуун байр эзэлсэн байгууллагын хүний нөөцийн менежерийн илтгэл, за мөн урлагийн сайхан одоо хамгийн шилдэг мэдчилгээнүүд, одоо шилдэг байгууллагын удирдлагууд, манлайлагч хамт олон, хөгжийн дэмжигч хамт олон гэдэг ингээд бараг 10-аад номинацуудыг одоо шалгаруулах гэж байна. Манай наадмын Гран При шагнал шилж явах цом 3 аялж байгаа. Яг гэвэл бид нар эрүүл хүнсээр нэг тойрог болгох шийлээ. Хөдөлгөөнөөр нэг тойрог болгох шийлээ. Энэ тэмцээнийг мөн эрүүл мэндийн илтгэлээр нэг том тойрог болгох шийсэн. Тойрог болгонд бид нар өнөөдөр шилж явах том цомыг аялуулж байгаагаараа өмнөх тэмцээнүүдээс онцлогтой байна. Энэ 20 жилээ тохиолдуулж одоо эрүүл мэнд 2016, эрүүл хүнс 2016 гэсэн ийм Урандор энэ удаа хэсэгчлэн ингэж үйлдвэрийнхаа 24 техникчүүдийн дунд зохион явуулж 2-7 хоног энэ үйл ажиллагаа ороо болгон энэ Ур хачин соёлын ордон дээр амжилттай сайн
хэрэгцээ юм а. Энэ нь бол одоо манай үйлдвэрийн ажилтан албан хаагчдыг чөлөө цагаа зөв өнгөрүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны одоо дүрм, журам, хөдөлмөрийн хамгааллын хууль, хөдөлмөрийн хууль, байгаль орчны хууль, бусад олон улсын болон Монгол улсын стандартуудыг үйлдвэрийн хэмжээнд одоо сахин биелүүлэхэд урлаг соёлтой хослуулан явуулж одоо энэ ажилчдаа хүргэж байгаагаараа онцлогтой. Эрүүл мэнд 2016 уралдаанд тэмцээнд 7 хоног үргэлжилж 3 үе шаттайгаар зохион байгуулагдсан. Төрөл тос бүрт шилжээ явах замд урсгалын зүйл гардуулж 8 бүрийн шилдэгүүдийг тодруулах гала концертын үйл ажиллагаа өчигдөр Уурхайчин соёлын ордонд зохиогдсон юм. Эрүүл хүнс 2016 уралдаанд Хүрэлбаатар дарагта төслийн менежментийн хэлтэс, Мөнхбаатар дарагта автоёрын байгууллага, Эрдэнэ цогт дарагта баяжуулах үйлдвэрийн хамт олон амжилттай оролцож Эрдэнэт суйлбар цогцлбор цомын эзэн болсон юм. Хөдөлгөөн эрүүл мэнд 2016 төрөлд туяа дарагт үйлчлэгийн аж ахуйн алба амжилт гарган автоёрын байгууллагаар шилдэгээр шалгарсан юм. Шилдэг урлагийн тоглолтоор Мөнхбаатар дарагта тээвэр логистикийн алба, шилдэг илтгэлээр цахилгаан цэхийн ажилтан Отхон баярнаар тус шалгарсан юм а. Хөтөлбөр харилцагч байгууллагуудаас ирсэн зарим мэдээллийг танилцуулж байна. Сүүлийн жилүүдэд манай улсын нийт хүн амын дунд халдварт бус өвчлөл, тэр дундаа чимээгүй дахал хэмээн нэрлэгддэг ясны сэргэжилт өвчин аюулын харанхад илтээж байгаа гэж судлаачид мэргэжлэнгүү тодорхойлж байгаамаа. Тэгвэл Сүү хувьцат компани зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд сүүгээр эрүүлжээ гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Нийтдээ 13 байгууллагыг энэ хөтөлбөртөө хамруулж чадсан байна. Сүү цагаан эдэний найрлаганд хүний бие махбодод чухал шин тэжээлийн бодис, уураг, нүүрс ус өөхтөс амин дэм эрдэс бодисыг цогцоор нагуулдаг ба хүний биеийн хэмийн үйл ажиллагааг хангах төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх өвдсөн тохиолдолд эдгэх үйлчлэл үзүүлэлтийг шинжлэх ухаан нотолсон байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөхөд хотчлт ихсэн сүү цагаан эдэний хэрэглээ огцон буурснаас төрөл бүрийн өвчин нэмэгдэж байна. Үүний нэг нь ясны сэргийгдэх өвчин юм. Энэ өвчинд маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа боловч хамгийн чухал нь ясны үндсэн эрдэс болох кальцийг ихээр агуулсан сүү цагаан эдэний хэрэглээ бага багатай холбоотой гэж үздэг. Тиймээс Монгол улсын ууган сүү компани нийгмийн хариуцлагын хүрээнд Эрдэнэт үйлдвэртэй тогтмол 6 жил хамтран ажиллаж, ажилтан албан хаагчдад ясны сэргэжилтийн үн төлбөргүй онцлогоо хийж, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг газар дээр нөхөх ажлыг Mons Farm Trade компанитай хамтран зохион байгуулж байна гэж албаны хүн мэдээлсэн юм а. За ингээд Сүү хувьцат компани маань Эрдэнэт үйлдвэр дээр ирээд энэ талархлын өдрийг зохион байгуулж байна. Энэ өдөрлөг маань гол зорилго нь юу вэ гэхээр хорс харамжуулах одоо бүтээгдэхүүнээр одоо манайх Эрдэнэт үйлдвэртэйгээ одоо 6 дахь жилдээ хамтарч ажиллаж байна. Тэгэхээр хорс харамжуулах бүтээгдэхүүн гэхээсээ илүү энэ дэлхийн одоо эрүүл мэндийн одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн одоо халдварт ус өвчний 4 чигсдэг одоо энэ ясны сэргэжилт гэдэг одоо энэ чимээгүй тахлын төлөө бас зөвхөн сүүсүүн бүтээгдэхүүн маань хорс харамжуулахаас гадна бас энэ ясны сэргэжилтээс урьдчилсан сэргийлт юм а гэдгийг туршилт нотлогооноор бид нар харуулах үзнээс Mons одоо Trade Farm-тай хамтраад өнөөдөр ингээд Эрдэнэтийн ажилчдад одоо ясны сэргэжилтийг хэмжиж өгч байна. Энэ хэмжилтийнхаа дараа бид нар хэсэг хугацааны дараа дахин хэмжилтийг хийгээд сүүсүүн бүтээгдэхүүн хэрэглэснээс хойш тэдэн сарын дараа ясны сэргэжилт нь ямар болсон бэ гэдгийг харьцуулж одоо нотлогоотой баримттайгаар бид нэр харуулах ийм зорилготой байгаа. Энэ өнөөдрийн хөтөлбөрийн маань зорилго. Ер нь энэ сүүгээр эрүүлжээ гэдэг хөтөлбөр маань 2014 оноос хойш 10 гаруй байгууллагуудаар одоо 1500 орчим ажилчдыг үзээд бодитоор одоо үр дүн гаргаад яг цэвэр үнэний сүүгээр хийсэн бүтээгдэхүүн бол ийм одоо эрүүл мэндэд ач тустай юм байна гэдгийг одоо шинжлэх ухааны одоо нотлогоотойгоор бид нар одоо хэрэглэгчтэй бэлэг барьж байгаа. 2016 оны 12 сарын 8-9-ний өдрүүдэд Эрдэнэт үйлдвэрийн байранд зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээний үеэр Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын ясны сэргэжилтийн төвшин тодорхойлох, хэмжилт хийгдэж, мэргэжлийн эмч зөвлөгөө өгөхөөс гадна сүүн бүтээгдэхүүний амталгаа, эрүүл мэндийн ач холбогдол, зөв зохистой хэрэглээний талаар мэдээлэл, сүүгээр эрүүлжээ хөтөлбөрийн танилцуулга, ясны сэргэжилтээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, ажилчдыг идэвхжүүлэх тэмцээн Азийн суглаа зэрэг сонирхолтой хөтөлбөрөөр дүүрэн байх юм байна. Бүр гарагийн мэдээллийн хөтөлбөр уламжлал ёсоор чөлөөт микрофоноор үргэлжилж байна. Иргэн таны үзэгч таны үзэл бодол санал сэтгэлээ илэрхийлдэг чөлөөт микрофоныг энэ удаагийн сэдвийг бид авилгал гэж юу вэ гэсэн асуултандор өрнүүллээ.
Оргил цаг мэдээллийн хөтөлбөр чөлөөт микрофоноор үргэлжилж байна. За авилга гэж юу вэ? Авилгыг та өгч үзсэн үү гэсэн асуултаар чөлөөт микрофоноо аялуулъя. Авилга гэж юу вэ? Та авилга өгч байсан уу? Ер нь авилгын талаар ямар ойлголттой вэ? Тиймэрхүү одоохондоо мэдэхгүй байна. Өгч байгаагүй. Авилга гэдэг бол одоо хүний одоо шунлын сэтгэлээр шунлын сэтгэлээс болж одоо авилга авах гэж одоо өөрөө байгаа энэ амьдралаас илүү л одоо амьдрахын тулд гэсэн сэтгэлтэй л хүн авилга авдаг байх л гэж бодож шít. Та авилга өгч идсэн үү? Үгүй. Авилга гэдэг чинь нэг онцгой юм байдаг шít. Хүн амтаа ажилла бүтээгийн төлөө янз янзын хүмүүстэй л тэгэл хувилдаал наанцаа хүний чудраг ёсыг л цааш нь уландаа гэж чинээс үг үстэй. Авилга ер нь хаана хамгийн их байдаг вэ? Хаасаагүй л шít. Та авилга өгч үзсэн үү? Зөвгүй би тийм авилга амьдарч явсангүй. Хэл хахуул ахыг авилга гэдэг байх. Тэ. Ер нь авилга хамгийн их байгаа хаана байдаг юм одоо аргамаа? Одоо өстө мэдгүй юм да. Имлэг тэгээд югаар байх шиг байгаа даа. Хүн өөртөө ашигтай гэж үзэл хүнд мөнгө төгрөг юу өгдөг. Тэрийг л авилга гэдэг байх та. Мэдхгүй. Би энэ тэмдгэл байдаг байх та. Би сайн мэдэхгүй. Та амьдралдаа авилга өгч үзээгүй. За авилга бол ерөөсөө юу шүү дээ. Даалд одоо эдийн засгийн бодлогыг би авилга гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэ. Одоо авилга бол ерөөсөө манай Монголд бол одоо газар авлаа шүү дээ. Тэгэхээр бие биенээ тачмаг гах гал одоо энэ чирээс сонирн болж шүү дээ. Би бол одоо энэ төр засгийн нөхцөлд энэ итгэл одоо байхгүй. Тэгээ би энийгээ ингээд татаж унгаагаал нэгнийгээ барьж аваад доош нь хийгээл нэгнийгээ шантаачлал ерөөсөө төр засгийн ажлыг ерөөсөө явуулахгүй улмал ерөөсөө нэгэндээ заавал нээдэг гаргаал тэрийг улам өөгшүүлээл дэвэргээл тэгж л бодож байна тэрнээс. Одоо нэг авилгын загалмаас эцэг мэцгэлээ тэр нь бие биенийгээ ерөөсөө хинээгээ хэлээд байгаа нь одоо үүндээ ард түмдэл ойлгомжгүй гэж би ойлгож шít. За миний хувьд үгүй юм аа. Тиймнээс үндэ хоол ис ахын цэргийн байгууллагад олон жил ажиллаж байсан тий. Тиймнээс үндэ манай салбарын хүмүүст мэддэгчгүй гэж би ойлгож явдаг шít. Авилгад тухайн одоо хүмүүс одоо хүн өөр шít. Авилгад одоо тэгэл ажил албан бүтэхгүй болохоор тэгэл авилга өгдөг багт. Миний хувьд ахын сайн мэдгүй л. Та ер нь тодорхой хэмжээгээр ажил үсээ бүтээхэд авилга өгчээсэн үү? Үгүй. Би ч өөрөө үгүйс ажиллаж байгаа юм чинь. Өөрийнхөө хүч чадлаар надад тийм авилга өгөх тийм хэрэг байхгүй шүү дээ. Хэрэгсээ байхгүй шүү дээ. Өөрийнхөө хүч хөдөлмөр бол цалингаа бол тэгэл явчих шүү дээ. Мэдээ өндөрлөж байна. Хаалганд байсан танд баярлалаа. Баасан гарагийн мэдээлэл 18:21 цагуудаас үзэгч танд хүрнэ. Хөтөлбөрийн төгсгөлд та энэ өдрийн 20 цагаас маргааш өдрийн 20 цаг хүртэлх хоногийн цагаарын мэдээллийг хүлээн авна.